Эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Mom Medical клиникийн эмнэлэг ажиллаж байна. Орон төр үзэгчтэй эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бид өнөөдөр хүмүүст одоо маш их хэрэгцээтэй, нэн шаардлагатай нэгэн бүтээгдэхүүнийг ярина. За энэ бол юу одоо бүтээгдэхүүн гэх юм уу одоо тий одоо хүнсний нэмэлт гэх юм уу одоо энэ зүйлийг ярих гэж юу вэ гэхээр энэ бол мэдээж омега тий. Тэгээ манай өнөөдрийн нэвтрүүлгээр Монгол фарм компани эмч төлөөлөгч хүний хэмч Тэмүүжин өргөдөж байна. Орой мэндэргүй. За танд орой мэндэргүй. За үзэгчтэй бас орой мэндийг. Баярлалаа. Тэгэл байх уу. За би сая ингээд нэг яг юу гэж хэлэхээ мэдэхгүй те хүнсний нэмэлт гэдэг өөх тос те. Тэгэхээр омегаг одоо яг юунаас гаргаж авдгийг те хүний биед ямар шаардлагатай байдгийг хүмүүс яагаад энэ омегаг ер нь бол өдөр тутамдаа заавал ингээд тогтмол хэрэглэх ёстой байдаг вэ гэдэг талаар та үзэгчдэд айгүй гоё зөв ойлголт мэдээлэл өгч те. Тэгээ. За эхлээд ярихын тулд мэдээж яг омега гэдэг нь юу гэдэг талаас тайлбарлах хэрэгтэй байна. За эхлээд мэдээж бидний хийж байгаа хоол хүнс маань ерөнхийдөө хоол тэжээл яг ерөнхийдөө хоёр хувааж байгаа гэсэн. Нэгт нь болохоор макро шимтгийл, микро шимтгийл хоёр хувааж байгаа. За тэрний макро шимтгийл нь болохоор уурга, нүүрс ус, өөх тос гэх гурав хувааж байгаа гэсэн. За энэ гурав нь болохоор энэ бол илчлэгтэй. Бид тодорхой энергийг задарснараа үүсгэж бидний өдөртний үйл ажиллагаа хангаж өгдөг. Эрч хүчээр хангаад хэвийн үйл ажиллагааг хангаж явах үүрэгтэй оролцож өгдөг гэсэн. Микро тэжээлүүд нь болохоор дандаа эрс сулан битүүнүүдийг оролцож байгаа гэсэн. Тэд нар маань болохоор өөрийн гэсэн илчлэг гэж байхгүй энерги бол үүсгэхэд нь шууд оролцдоггүй юм. Тэр бодисны солилцоонд одоо хөндлөнгийн байдлаас ингэж дэмжлэг болж оролцдог. Бас чухал хэрэгтэй гэдэл ангилж байгаа гэсэн. За тэрний болохоор саяны ясан макроных нь өөх тосонд нь өнөөдөр бидний одоо хоол хүнсээр орж иж байгаа өөх тосыг ингээд дотор нь дахиад 3 ангилж байна гэсэн. Нэгд нь болохоор хансан өөх тос болон ханаагүй өөх тос. Тэгээд транс өөх тос гэдэг ингээд хуваалцж байгаа гэсэн. За ханаагүй өөх тос нь болохоор ингээд бидний яриад байгаа одоо нөгөө омега гэж яриад байгаа гэсэн. За яагаад омегаг нэрлэлсэн гэхлээр өнөөдөр өөрөө энэ тосны хүчил маань одоо бидний яриад байгаа омегагийн тосны хүчил маань өөрөө бүтцийн хувьд юм онцлог бүтцтэй байдаг учраас өнөөдөр энэ тасалгааны хэмд өөрийнхөө хэмж чанарыг өнөөдөр шингэн байдалтай оршиж чаддаг учраас өнөөдөр зарцдаг өөх тос хэлдэг гэсэн. Эсвэгээр хансан өөх тос маань гэдэг нь болохоор өнөөдөр тасалгааны хэм ямар нэгэн хэмд өнөөдөр доктортой зарцдаг байдлаараа байж байгааг нь ерөнхийдөө хансан гэд нэрлэж байгаа гэсэн. Ингээ яллахлаар ерөнхийдөө ханаагүй нэхвчлэн дандаа ер нь бол одоо загсан далайн галтай бүтээгдэхүүн их байна. Зам бас нөгөө юм өрнүүд их байна. Самнууд тус их байна. За эдгээрээс гаргаж авсан юм тоснууд ерөнхийдөө ихэнх нь ханаагүй бичдэг. Эсвэгээр мал амтны гаралтай өөх туснууд нь бол ерөнхийдөө хансан буюу царц хандлагатай гэдэл ангилж байгаа гэсэн. Гуравт нь транс өөх тос гэсэн. Тэгээд таваас өөх тос нь болохоор ерөнхийдөө яг үйлдвэрийн аргаар, хиймэл аргаар гаргаж авсан тосыг хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө хүний биед бол арай хацсан тийм хайр үйлчлэгээтэй буюу их хэмжээтэйгээр удаан хугацаанд хэрэглэх нь бол хүний биед сөрөг нөлөөтэй гэж үздэг гэсэн. За нөгөө транс тос гэхээр одоо хамгийн нэгдүгээр бидний хамгийн сайн мэддэг анхаарал хандуулдаг юм бол нөгөө судасны дотор одоо нөгөө өөхөн давхраг үүсгээд те судасны нарийсл одоо үүсгдэг гэж ярьдаг шүү дээ те нөгөө одоо энэ транс тосыг хитэх хэмжээгээр өдөр тутамдаа байнга хэрэглэснээрээ ийм эрсдэлтэй гэж хамгийн их ярьдаг те тэрийг одоо хэлээд байгаа шүү дээ транс тос гэж. За тэгэхээр омега бол одоо ийм өчртэй байх нэ. За гэхдээ омега та түрүү хэллээ шүү дээ далайн гаралтай бүтээгдэхүүн хамгийн их байдгаа гэд. Яг одоо энэ талаас нь те яг юунаас гаргаж одоо авсны илүү сайн мэдээ хүмүүсийн дунд маш олон яриа мэдээлэл байдаг шүү дээ тий. Далайн гаралтай бүтээгдэхүүнээс ялгаж авсан сайн эсвэл одоо нөгөө нэг үр тарианаас гэдэг ингээд олон юм байгаад идэг маш олон ойлголт байдаг. Эндээс бид яг алийг нь зөв гэж хэрэглэх ёстой юм би тий. За бисээ бас харьцан бас одоо нэг яагаад гэдгийг төлхөө тайлбарлая. За энэ нь болохоор юм бол ханаагүй тосон дотроо бас дахиад 3 6 9 гээд ангилж байгаа гэсэн. За түүнээс омега 3 6 2 нь бол ерөнхийдөө үл орлуулагдах буюу хүний бие өөрөө ингээд өөр дотор байгаа өөхний тоснуудаа хувиргаад үүсгэж чаддаггүй гэсэн. Тэгэхээр зайлшгүй гаднаас ийм хоол тэжээлээр тэр тосны хүчлүүдийг өдөр тутамдаа авах ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ 3 6 гэдэг одоо өөх тосны хүчил маань бол маш чухал. Тэгэхээр өдөр болгон тоол өмснөөр хэрэглэж явах хэрэгтэй гэсэн. За тэгмэд энэ далайн гаралтай, үр тарианаас гаралтай юугаар ялгаатай юм ихлээр өнөөдөр бол дотроо энэ омега 3 нь болохоор бүтцийн хувьд 3 бас юм бүтцийн хувьд ялгаатай төрөл үүдэг гэсэн. За эндээс болохоор ерөнхийдөө EPA, DHA гэж одоо бас
хэрэглэгч нар бол нэлээд сайн мэддэг баг. Энэ хэлбэр нь болохоор хүний биед маш хэрэгцээтэй байж идэг юм хэлбэрүүд гэсэн үг. За энэ хэлбэрүүд нь болохоор ерөнхийдөө бол ялангуяа хүүхэд төрхөөс ахуулаад насанд хүрэх бүх тарих мэдрэлийн үйл ажиллагаа, за хоол босруул, зүрхний үйл ажиллагаа гэх мэт энэ бүх л төрлийн энэ эсийн үйл ажиллагаанд цаашгүй оролцож идэг тийм амин чухал хэрэгцээтэй тосон хүчлэг. Тэгэхээр энэ EPA DHA гэдэг тосон хүчил маань ерөнхийдөө амтны буюу далайн гаралтай энэ тоснуудад ерөнхийдөө маш хэмжээтэй агуулгачдаг учраас ургамлын гаралтай тэр омега 3-ос бол ийм ялгаатай байдаг. Тэгэхээр ерөнхийдөө аль болох нөгөө яг тэнцвэрийг барих нь бол маш чухал. Гэхдээ ер нь бол аль болох долоон гаралтай ийм бүтээгдэхүүнээс хэрэгэлсэн ийм омега 3 бол үйлчлэгээ бол арай илүү сайн, бид бол арай шинэтэй хэрэгтэй гэсэн үг байна. За би бас хүмүүсээс айгүйх сонсчихсон. Өөх тус маш их хэрэгэлдэг учраас омега нэмэлтээр уухгүй гэдэг юм айгүйх сонсчихсон. Тэгэхээр одоо нөгөө нэг омега уугаад айгүйх одоо жин нэмчлээ, таргалчлаа гэдэг хүн ч айгүй олон байдаг. Тэгээ яг үнэхээр эн чинь өөрөө нөгөө нэг тэ өөх тос их хэрэглэлээ гэдэг энийг хэрэглэхгүй байх ёстой юу, зөв үү тэ? Тэгээ бас яг нөгөө үнэхээр таргалуулад байна уу тэ? Тэгээ энэ дээр болохоор ерөнхийдөө бид нар нөгөө энгийн хүмүүс болохоор ерөнхийдөө бол өөх их хэрэглэгээл ингээд таглаад байна гэж бас ойлгоод байдаг. Тэрэндээ яг үндсэндээ болохоор энэ ч өөр боцсон солилцоо гэдэг юм шал өөрөөр. Одоо нөгөө үндсэн 3 тэжээл байгаа шүү дээ. Уурга нүүрсээс өөх тус. Тэрний ялангуяа бидний чинь хэрэглээ ялангуяа орчин үеийн суумга амьдралын юм ихтэй хөдөлгөөнгүй ингээд орж байгаа хүмүүс. Тэгээ дээр нь төргөн хоол нь маш хэмжээтэй бидний хоол хүнсэнд орж ирсэн учраас нүүрс усны хэрэглээ маш өндөрсөн гэсэн үг. Тэгмүүд одоо бидний хоол хүнсээр орж иж байгаа маш илүүдэл төр нүүрс ус маань өнөхдөө илүүдэл килокалори ичлэг маань шууд өөх рүүгээ ингээд нөөцлөгдөө дараа нь ашиглагдах байдлаар ингээд далтагдчих гэсэн үг. Тэгснээр өнөхдөө нөө гаднаад нэмэлтээр одоо загсны тосч гэдэг юм те омега 3 хэрэглэхлээр яг үндсэн нөгөө хоол хүнсэнд гэх нөгөө нүүрс усаа сайн зохицуулаагүй байхад нэмээд өөхтөс ороод ирэхээр бас энэ зохицуулга алдагдаад тэнцвэржээгүй учраас бас өнөхдөө таргалах тэр үйл явдал бас нэлээд ажиглагдж байгаа. Тэгэхээр тухайн хүний өөрсдийнх нь амьдралын юмгаас бас нөлөөлж байгаа. Хөдөлгөөнтэй байх нь дээрэс нь хэрвээ омега ууж байгаа бол нүүрс усныхаа хэрэглээг бас зөв зохистой хэрэглэх юм тий гэж ойлголоо зөв үү? Ялангуяа нөгөө төргийн шингэдэг нүүрс усууд гэж яриад байгаа шүү дээ. Тийм байна. Ятон, сахар шууд, нарийн боо, нарийн бүтээгдэхүүнүүд тэднийг бол өнөхдөө бол хязгаарлах. За зарим бүр тийм таргалтай эсвэл чихрийнтэй ч тийм хүмүүс бол хориглох шаардлагатай. Бас хориглох юм хүмүүс байна. За би нөгөө жоохон энэ тэндээс нь асуугаад байгаа гэж магадгүй уучлаарай юм чинь. Одоо асуух гэж байгаа юм маань хэрвээ бид одоо омега бид буураад те одоо байх ёстой хэмжээнээс буураад эхэлвэл бидний биед ямар одоо нөлөө шинж тэмдэг илэрх үү? Дээрэс нь ихтэн гэж бас байх уу? Хэрвээ ихтвэл бас ямар нөлөө үзүүлэх үү те? Яг эрүүл мэндийн яг эмчийн талаас яах юм бол ерөнхийдөө бол багасна яг тэр нөгөө шаардлагатай хэрэгцээтэй байгаа тэр ялангуяа омега 3 маань багасах юм бол ерөнхийдөө бол нөгөө тосны тэнцвэр бол алдагдаад одоо нөгөө эсэгээр бага нэгт одоо яг эмнэлгийн хэлгээр бол бага нэгттэй липопротеин гэж ярьдаг. За тэдний ерөнхийдөө нийлэгжил хамаагүй өндөрсөн явчихдаг. Тэгээ өндөрсөн явчихлаар ерөнхийдөө нөгөө суц бөглөрөх, суцны хатуурл үүсэх зүрх судасны өвчлөл үүсэх хэвшлийг бол маш өндөр нэмэгдүүл явчихдаг. Ерөнхийдөө тэднийг бид нэр ялангуяа дотны зүрх судасны эмчнэр бол одоо байнга цусны шинжилгээ хянаж идэг гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө хоол хүнс болон нөгөө амьдралын ямааг зохицуулах зөвлөгөө өгөөд давхар нөгөө хоолтон дээр ерөнхийдөө сайн омега 3 ч гэдэг нэмэлтээр ингээ хэрэглээ явуучвал тасгал амьдралынхаа ямааг дэмжиж явуучвал тэр маань эргээдэл засарчдаг байна. Тэгэхээр ерөнхийдөө яг багассан тохиолдолд ялчгүй нөгөө зүрх судасны өвчлөл үүсэх маш их нэмэгддэг гэсэн. Эсвэр ихтэн гэж бол ерөнхийдөө бол ихтгэхээр яг нөгөө бас адилхан тосны маань тэнцвэр бас алдагч. Ялангуяа одоо нөгөө одоо яг судалгаагаар бол одоо омега 3 маш хэмжээтэй хэрэглээд одоо нөгөө бусад тосныхаа хэлбэрүүдээс даваа авчихлаар бас зарим тохиолдолд хамраас цус гарах одоо цус гой жимтгой болгох гэдэг юм бас зарим гайс нөлөө бас илэрч болдог. Яагаад тэгэхээр өөрөө омега 3 маань өөрөө энэ үрслийн энэ процессыг бууруулах ялангуяа энэ үрслийн одоо медиатор гэж ярьдаг одоо тийм үрсэл өдөөгч бодисуудын ялгарлыг аюул сан бууруулад өгчдөг. Тэр бодисууд нь юу ордог гэхээр одоо нөө ялцсууд одоо цус согтоодог хэсүүдийн ингээд хоорондоо барьцалдах
одоо молекулын хориглоо төгсдөг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бас цус их маш их шингэн болдог. Хангас цус хойч гэдэг юм бас тийм гаж нөлөө бас идэх магадaltaй. Магадaltaй байна. Баярлалаа юм чи. Одоо манайханд чинь одоо нэг ямар нэгэн эрдэс те дутагдaltaй байна уугүй юу гэдэг шинжилгээ өгжөж уух хэрэгтэй байгаад идэг шүү дээ те. Омега дээр ч гэсэндээ бас энэ яг адилхан уу? Яг шинжилгээ өгжөөж ч юм уу те яг үнэхээр омега уух шаардлагатай байна гэж ээж уух юм уу альсвал зүгээр л өдөр тутамдаа нөгөө заавал уух хэрэгтэй гэж уугаад яваад байх хэрэгтэй юм болов уу? Бусад нөгөө эрдэс үзүүлж байгаад уудаг шиг тийм байх уу? Ер нь ямар насны хүн ямар зорилтоор хэрэглэж байгаасаа шалтгаалах баг. Яг тэгэхээр ер нь бол бага насны юм бол сайн хэлсэн те. Хүүхэд ерөнхийдөө бүрэлдэн бий болох цагаасаа хүртэл энэ насанд хүн хүүхэд ерөнхийдөө божис хэлцээ явагдаж байгаа шүү дээ тийм. Тэнгүүд одоо ургийн хөгжилд хүртэл энэ тосны хөгжил маш чухал. Ялангуяа омега 3-6-гийн харьцаа хэр байх нь бас тархины хөгжил хэр явагдах вэ? Энэ бол хүний тархины тосны одоо найрлага гэх юм бол яг саяны дурдсан EPA DHA гэсэн омега 3 харьцаа бол маш өндөр. Бараг нийт омега 3 тархин дотор агуулж омега 3 бараг 90 орчим хүн эзэлж идэг гэсэн. Тэгэхээр яг тэр үед нь омега 3-ын ялангуяа EPA DHA-ийн агуулмж өндөр юм хоол хүнс эсвэл нэмэлтээр юм омега 3 хэрэглэх юм бол хүүхдийн тархины хөгжил бол ингээд дэмжигдэж явчихдаг. Тэгээд төрсөн хойно ч гэсэн бас хүүхдийн тархины хөгжил бол энэ бол цаашлаа явагдаж идэх учраас хоол хүнсэн дээр ямар хоол хүнс хэрэглэж байгаасаа самаар. Тархи болон мэдрэлийн хөгжил нь ингээд ялгаа явчихдаг гэсэн. Тэгэхээр Монгол орны хувьд ч бас нөгөө далаад гарцгүй орн учраас бид нар ч бас хайцсан тийм далайн бүтээгдэхүүн байнга хэрэглээд байх бас боломжгүй баг. Ихэвчлэн дандаа л нөгөө амтны гаралтай өгт тос эсвэл нөгөө бидний хэлцээс одоо 9 тос ургамлын тос тийм хэрэглэдэг. Тэдний юм одоо омега 3-6-гийн харьцаа нь бол ер нь бол нэлийн тэнцвэр нь алдагдсан байна. Жишээлбэл одоо нөгөө наран цэцгийн тос байна тийм. Наран цэцгийн тос бол одоо омега 3 болон 6-гийн харьцаа нэгийг харьцах нь 16 ач гэх юм уу. Маш тийм тэнцвэргүй юм байгаад байдаг. Тэнгүүд энэ тэнцвэргүй байдлаас болоод ерөнхийдөө өрөвслийн процесс айгүй өдөөгдөх гэдэг. Ялангуяа бид нар чи одоо оргилын төсвийг зүгээр хэрэглэхгүй бас нэг юм шарж болгох ингээд хуурах процесс нь талаах тэгснээр бүр улам нэг өрөвсөл өдөх байдал нь улам нэмэгдэж явчихдаг гэсэн. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө энэ цосны тэнцвэрийг сайн хадгалах бас хэд хорж болох болохгүй мэдээж тодорхой хэмжээний зөв тосоо хэрэглэж явах хэрэгтэй. Хэрэг хэрэглэж чадгааргүй бол нэмэлтээр бас юм далайн гаралтай бүтээгдэхүүнс гаргаж авсан юм омегаг бас нэмэлтээр хэрэглэхэд бас зүйтэй. Би түрүүн таны ярианаас сонсож байхад нөгөө нэг хэрэглэх одоо боломжгүй те эрүүл мэндийн шалтгаанаас үүдлээд ч юм уу омега хэрэглэх боломжгүй хүмүүс байдаг гэж ойлголоо. Та энэ талаас бас жоохон тодорхой мэдээлэл өгч те. Зарим судалгаан дээр болохоор ер нь бол одоо чихрийн шижинтэй ч гэдэг юм уу те тархалтай хүмүүс болохоор ерөнхийдөө бол омега 3 буюу ялангуяа 3 дотор саяны хэлсэн EPA DHA-ийн харьцаа өндөртэй ийм найрлагатай хоол хүнс болон одоо нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр ерөнхийдөө нөө инсулин гэж ярьдаг нөө чихрийн шижингүйч одоо инсулин дөжөрчөөд байгаа шүү дээ. Тэгээ сахарын ингээд шингээлт алдчихдаг. Тэнгүүд тэрний эсрэг үүдэлтэй гэж бас судалгаа нотлогчод байгаа. Ялангуяа нөө булчингийн эс, зүрхний эс эсүүдэд агуулгаж идэг тэр инсулин мэдрэг байдлыг нэмэгдүүлж өгдөг гэж бас үздэг. За энэ байдлаас зарим нөө илгэний өөхчлөлтөй таргалтай хүмүүст бас илгэнтэх ингээд уургийн задралыг багасгаж өөхний задралыг нь бас нэмэгдүүлэх тохиол үзүүлдэг гэсэн судалгааны үзүүлэлт бас байдаг. Тэгэхээр бас ингэж тэнцвэрийн мэс хадгалах хэрэгтэй л гэсэн үг. Тийм ээ. Мэдээж одоо нөгөө тухайн тэнцвэрийг яаж одоо хадгалах вэ гэдгийг бас нөгөө мэрэгжлийн эмчид хандаад үзүүлж агаад те яг үнэхээр ямар тунгаар те хэдийн хугацаанд уух боломжтой вэ гэдгийг мэрэгжлийн эмчээсээ бас тодруулсан зүгээр ах те. Ер нь бол цусын шинжилгээ, биоимийн шинжилгээгээр нь өөх тосны хэмжээнүүд ингээд олон байдал 3-4 төрлөөр нь гаргаад үзүүлцдэг. Тэгээд тэндээсээ хараад эмчнэр маань угаасаа аль тос нь их вэ? Ер нь ямар амжилтны такт баримтлах. Тэрийг бол эмчнэр бол зөвлөмж зааврын дагуу зөвлөө өгчдөг гэсэн. Ер нь бол одоо омегаг бол бид нар D витаминыг өдөр болгон тий тохирох тунгаар тогтмол уух нь чухал гэдэг ярьдаг шүү дээ тий. Омега ч гэсэн адилхан л юм. Тий, ер нь бол ялангуяа омега 3-ыг бол одоо өдөр тутам хэрэглэхэд бол ямар нэгэн одоо саяны хэлсэн нөө цус гоожмтгой байдал гэх юм уу тийм гаж нөлөөс бусдаар бол өдөр болго хэрэглэхэд бол ямар ч аюулгүй.
Баярлалаа амч. Эрүүл амьдрах цааны нэвтрүүлгийн удаагийн дугаарт үзэгч та бүхэнд Монгол фарм компани эмч төлөөлөгч хүний хэмж Тэмүүжин өргөдөн оролцоод бидэнд омега яг ямар үед уух шаардлагатай байдгийг, яаж одоо нөлөөлдгийг, ямар одоо эрүүл мэндийн одоо олон эрсдлүүдээс биднийг хамгаалж сэргийлж чаддаг вэ гэдэг мэдээллийг Тэмүүжин эмч маань өглөө. Нэвтрүүлгийн эхлэл хэсэгт яг энэ талаарх мэдээлэл хүргэсэн бол нэвтрүүлгийн дараагийн хэсгээс үзэгч та бүхэн маань яг одоо ямар одоо бүтээгдэхүүн илүү одоо нөгөө чанар стандартын шаардлага хангасан мэдээж одоо бид үзүүлэх нөлөөлөл нь үр дүнтэй ийм бүтээгдэхүүн байгаа вэ гэдгийг нэвтрүүлгийн дараагийн хэсгээс үзэгч та бүхэн танилцуулах болно. Нэвтрүүлэгтэй хамтаагаар үзэгчтэй. Эрүүл амьдрах цааны нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Mom Medical клиникийн эмнэлэг ажиллаж байна. Эрүүл амьдрах цааны нэвтрүүлэг үзэгч та бүхэнд энэ удаагийнхаа дугаараар хүнсний нэмэлт буюу одоо нөгөө омега юунаас ямар одоо эрүүл мэндэд ямар ач холбогдолтой байдгийг, бид нэр одоо юунаас авч болох боломжтой байдгийг, яаж ууж хэрэглэх вэ гэдэг мэдээллүүдийг энэ удаагийнхаа дугаарт багтааж байна. За бидний өнөөдрийн нэвтрүүлэгт өргөцсөн бас нэгэн зочин бол Монгол фарм компанийн эмзүүч төлөөлөгч Тулгаа өргөдөж байна. Орой мэндэргээ танд. Танд ч гэсэн орой мэнд төргийн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За бид нэвтрүүлгийнхаа өмнөх хэсэгт омега 2 нь одоо хүний биед яаж одоо эргээр нөлөөлдөг юм бэ? Тэ ямар тохиолдолд хэрэглэх юм бэ? Яадаг вэ гэдгүү гэдэг ингээ бүх мэдээллүүдийг нөхцөө. Одоо бид хоёр ерөөсөө гол бүтээгдэхүүн дээр голж ярих нь чухал юм те. Тэгэхээр одоо бид хоёрын голд тавьсан байгаа одоо яг Swiss гэдэг те. Энэ одоо бүтээгдэхүүний омега 2 нь ямар одоо ач холбогдолтой юм бэ? Ямар одоо ийм одоо үр дүнгууд байна гэдэг талаас нь та үзэгчдэд мэдээлэл өгөөч те. За тэгээ. За бүгдээрээ л одоо эмээсэн ороход зөндөө олон төрлийн омега байгаа тийм. За энэс яг манай омега юугаараа давуу талтай гэдэг талаар нь шууд ирчих тийм. За тэгэхээр манайх омегаго Швейцар улсаас оруулж ирдэг. За энэхүү одоо улсад үйлдвэрлэдэг энэхүү Swiss Energy гэдэг үйлдвэр маань өөрөө за дэлхийд одоо 80 болон түүнээс дээш улс руу бараа бүтээгдэхүүний импортлон гаргадаг. За тэгээ 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. За ийм үйлдвэр байдаг. За тэгээд ерөнхийдөө тэр Швейцар улс маань өөрөө экологийн цэвэр бус нутаг гэж явдаг. За тухайн далай нь өөрөө маш цэнгэг устай. За загаснууд нь тэгэхээр мэдээж ирүүл гэсэн үг тийм ээ. За тэгэнгүүт та ингээд манай омегаг нэгт яагаад сонгох хэрэгтэй вэ гэхээр за энэхүү омега маань өөрөө далайн гүнд байдаг зэрлэг загаснаас гаргаж авсан омега байдаг. За омегаг сонгоход ер нь юуг анхаарах шаардлагатай вэ гэхээр одоо тухайн загас маань өөрөө ямар загас юм гэдэг нь чухал. За тэгэнгүүт манай омега болохоор өөрөө далайн гүнд байдаг зэрлэг загас нас гаргаж авсан омега байдаг. За энэхүү зэрлэг загас маань өөрөө тухайн далаадаа байдаг жижиг загсуудаараа хооллдог гэсэн үг. Тийм учраас ямар ч юм үржүүлэхийн арга байхгүй, цэвэр байгалийн гаралтай гэж ойлгож байна. За тэгэнгүүт одоо ингээд харах юм бол 3 төрөл байна гэсэн үг тийм. Тэгэхээр гуруулаа ингээд өөр ялгаатай гэсэн үг. За эхний Cardiomax гэдэг төрлийн харах юм бол зөвхөн одоо далайн одоо загасны тосноос гарч ирсэн цэвэр омега гэж хэлж болно. За энэхүү одоо найрлага нь өөрөө 4-3-ын харьцаатай одоо тэр хоёр ханаагүй тосны хүчлэн харьцаа буюу EPA DHA харьцаа нь 4-3-ын харьцаатай гэж авч байгаа. За энэ маань зөвхөн одоо омега 3 гэж ойлгож болно. Тэгэхээр илүү одоо зүрх судасны өвчлөлт өртөх эрсдэлтэй, магадгүй таргалттай тэм хүмүүс шууд хэрэглэх болно гэсэн үг. Магадгүй ахмад настай. За дараагийн төрөл нь болохоор омега 3 multivit гэж байгаа. За инхээр ерөөхдөө витаминтай гэж ойлгож болно. За омега 3 буюу одоо загасны тосноосоо гадна 10 төрлийн витаминыг агуулсан гэсэн үг. За инхээр одоо ерөөхдөө өдөртөө нэг витамин уудаг хүмүүс байдаг шүү дээ. За тиймэрхүү одоо хүмүүс ялангуяа магадгүй залуухан спортоор хичээлдэг тийм хүмүүс бас нэлийн зүгээр гэж ойлгож байна. Маш олон төрлийн юм уухаас залхдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс яг энэ төрөл бүтээгдэхүүн 10 төрлийн витаминыг зөвхөстэй тунгаар агуулсан байна. За энэ нь болохоор омега 369 буюу одоо 3 төрлийн одоо тосны хүчлийг нэгэн зэрэг авах боломжтой гэсэн үг. За магадгүй одоо хоолндоо мууч гэдэг юм уу. За магадгүй мах иддэг веган хоолтон тийм хүмүүст бас нэлээд боломжийн.
За ийм бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ хүү 3 бүтээгдэхүүн маань бас нөгөө омега 3-аас гадна Е витаминыг агуулдаг. За Е витамин маань өөрөө адил омегатай адилхан ийм тосон бүтэцтэй витамин байдаг. За тэгэхээр ерөнхийдөө 2 тос бие биенийхээ одоо шимэгдэлтийг ингээд дэмжиж өгдөг. За ингэснээр одоо шимэгдэхт нь илүү тусалж өгнө. За тэгээ омега 3 маань өөрөө ингээд агаарт ингээд амархан эсэлдээд задарчдаг, идэвхтэй алдцдаг нэгдэл байдаг. За тэгэнгүүт энэ Е витамин маань өөрөө антиоксидант буюу одоо эсэлтэлтээс хамгаалж өгдөг гэсэн. Тэгэхээр одоо омега 3 ингээд эсэлтгээс нь илүү хамгаалж өгдөг. Ийм бас хослолыг үүсгэсэн за ийм бүтээгдэхүүнүүд байна. За давхар нэмэлт үйлчлэгээнүүдтэй байх нэ. За нэмэлтээр бас хар сармс байгаа тийм. Энэ бас ямар нөлөө үзүүлээд байна? За энэ болохоор ерөнхийдөө одоо нөгөө сармсны одоо даваа талыг одоо хүн болгон л мэдчихэж байгаа тийм. За бактери эсрэг үйлдэлтэй. Дархлын антибиотик байгаа шүү дээ. Тийм бактери эсрэг үйлдэлтэй, антиоксидант одоо дархлаа дэмждэг гэд. За тэгэнгүүт энэ маань өөрөө ийм 20 ширхэг капсул байгаа. За тэгэнгүүт энэ зүгээр хайрцагнаас нь харахад нэг капсул тэнцүү нэг ийм том саримсны зураг байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо нэг ширхэг капсул нь нэг ийм буцуу том саримстай тэнцвүүд хэмжээний одоо илчлэг антиоксидантыг агуулдаг гэж ойлгож байна. За манай омеганууд дотроо 30 ширхэгтэй. Тэгээд одоо өдөрт нэгийг ууна гэж заасан байгаа. Тийм учраас бүтэн 1 сар хэрэглэж боломжтой. За хар саримсыг нь мөн өдрийн 1-ээс 2 ширхэг хэрэглэх боломжтой. За ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Баярлалаа. Одоо нөгөө омегагч нь хүмүүс өглөө өлөн дээр уух хэвээр өдөр хоолтой идэх хэвээр ч гэдэг юм уу тийм ингээд нөгөө өдрийн аль цагт ууж ээж илүү их нөгөө шимэгдэлт явагдах вэ гэдэг юмыг айгүй хүмүүс өөр ярьдаг харилцан адилгүй. Тэгэхээр яг омега өдрийн аль үед нь уувал хамгийн үр дүнтэй хамгийн зөв шимэгдэх юм бэ? Бид нэр одоо жишээлбэл D витаминаар төлөвлөлөө ярих юм бол 11 өнгөрөөгөө уух хэвээр ч гэдэг юм уу. Бас л нэг юм олон янзын мэдээлэл өрөөд байдаг шүү дээ. За энэ ер нь бол ойлгоход амархан. Ер нь бол нөгөө тосон бүтэцтэй байвал бид нэр одоо өг төстэй мэдсэний араас ууна гэж ойлгож болно. Тэгэхээр ерөнхийдөө одоо тосон дуустдаг 4 төрлийн витамин байгаа. А, Д, Е, К гэсэн витаминуудыг хоолны араас уухыг зөвлөдөг. За омега мөн адил тосон дуустдаг. Ерөнхийдөө бүтэцтэй, тосон бүтэцтэй учраас мөн хоолны араас. За Д витамин маань нөгөө бас давхар нөгөө эрч хүчийг өгдөг. Одоо хүнийг аз жаргалтай болгодог гэдэг утгаараа аль болох энэ өглөө эрт цагт тий хөнгөн хоолны араас зөвлөдөг. Тийм учраас өдрийг сайхан болгодог гэж ойлгож байна. Бас иймэрхүү ялгаа байдаг баха. Хар саримсыг ер нь ямар тохиолдолд ямар үед нь уух юм те? Хар саримсыг мөн адил хоолны дараа ууж болно. Мөн нөгөө саримс маань өөрөө хотод цочрох нөлөө баг зэрэг байдаг учраас бас хоолны дараа уух зөвлөж байна. Энийг ингээд өдөр болгон хэрэглээд авах нь зөв хар саримсыг. Тий. Ер нь тий нөгөө тухайн илчлэг найрлагууд маань өөрөө хүний биед хэрэгтэй учраас одоо өдөр болгон хэрэглэх одоо хоолны нэмэлттэй food supplement гэж ойлгож байна. Зөв. Мэдээж эдгээр бүтээгдэхүүнийг одоо хаанаас авах вэ? Эднэр бол одоо мэдээж дэлхийн хамгийн цэвэр эко бүс нутгаас одоо тий үйлдвэрлэгдэж гарч ирж байгаа юм бүтээгдэхүүн байгаа даа шүү дээ. Тэгэхээр хаанаас худалдаж авах вэ? Мэдээж аюулгүй байдал бол номер 1 юм байна. Тий. За манай Монгол фарм компани маань 14 салбарын эмийн сан байгаа. За тэрхүү одоо салбарын эмийн сангуудаас худалдаж авах боломжтой. За тэгээд бусад эмийн сангуудаар бас худалдаалагдчихж байгаа. Тэгээд ерөнхийдөө Swiss Energy-гийн омега гэд асуухад байгаа. Мэдээж эдгээр дээр хийсэн судалгаа байдаг бах тий. Нөгөө одоо нөгөө өөр омегануудтай харьцуулсан судалгаа байгаа. За нөгөө тухайн зарим омеганууд нөгөө үржүүлгийн аргаар гаргаад тавьсан. Одоо нөгөө яргаа загаснууд дас гаргаж авсан омеганууд гэдэг одоо нөгөө тийм одоо зэрлэг биш. Одоо зүгээр ийм жижиг далайд байдаг загаснуудаас гаргаж авсан омегануудтай харьцуулсан судалгаа байдаг. Бас байдаг. Мэдээж үр дүн нь? Мэдээж үр дүн нь одоо яг уу адилхан л омега. Гэхдээ нөгөө манайх яг байгалийн гаралтай гэдэг утгаараа хэрэглэхэд сэтгэл ханамжинд санаа зовох юм байхгүй. За баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт бас яг омега
хичнээн төрөл байдгүй те ямар төрөл нь юу юунд яаж нөлөөлдөг вэ хэн уул тохирох вэ гэдэг энэ бүх мэдээлэл өгсөн танд бас баярлалаа ажилтны амжилт хүсье. За танд бас баярлалаа ингээ үзэгчтэй бас баярлалаа. За манай өнөөдрийн нэвтрүүлгээр Монгол Фарм компани эмзэвч төлөөлөгч Тулгаа өргөдөн оролцлоо. Бидэнд бас яг Swiss Energy брендийн яг энэ одоо тосны нэмэлт энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг яг ямар үр дүнтэй вэ? Юу нь ямар төрөл нь ямар найрлагатай ямар ач холбогдолтой вэ гэдэг талаарх бүх одоо дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Мэдээж бас энэ дээр хар сармис бас одоо хүний биед яаж нөлөөлдөг вэ, яаж хэрэглэх вэ гэдэг энэхүү мэдээллийг өглөө. Тэгээд эрүүл амьдрах цааны нэвтрүүлгийн удаагийн дугаар үзэгч та бүхэндээ тосны хүчил хүний биед ер нь ямар хэрэгтэй юм бэ, ямар ач холбогдолтой юм бэ? Бид яг одоо энэ тосны хүчлийг хаанаас, юунаас одоо нэмэлтээр авах боломжтой байдаг вэ гэдэг энэ бүх төрлийн мэдээллийг энэ удаагийнхаа нэвтрүүлэгт багтаан хүргэхийг зорилоо. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар бас нэгэн шинэ мэдээлэлтэй, шинэ мэдлэгтэй та бүхэнд бас хүрэх болно. Ингээд эрүүл мэндийн боловсрол олгох эрүүл амьдрах цааны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч танд хүртлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.